Сайн байцгаана уу хөгжим байна. За өнөөдрийн хичээлээрээ мөн ялгаагүй Photoshop-од маш их хэрэглэгддэг зүйлсүүдийг та бүхэн зааж өгнө. Яг нь зарим нь нэг их хэрэглэгддэг л дээ. Гэтэ мэдээд авчихад дараа нь хэрэглэгдэж магадгүй. За өнөөдрийн хичээлээ эхлэхээс өмнө санаа авахаас бүү ай гэдэг номноос нэг ишлэл хараад эхлэе. За номны маань 13 дугаар хуудсан дээр юу тарин түүнийгээ хураан гэсэн хэсэг байгаа. Чи өөрийгөө ямар зүйлсээр хүрээлэн чиний төвшин яг л тэр хэмжээнд байх болно гэсэн ишлэл байгаа. За тэгээд энэ нь юу гэсэн үг хэрэг? Neuroscience буюу тарих судлалд болохоор хүний юу өдөртдөг вэ гэхээр memory буюу ой санамж өдөртдөг гэсэн онол байгаа. Юу харж байна, юу сонсож байна гэдэг нь таныг маргааш нөгөөдөр дараа жил тэр нь таныг өдөртдөг гэсэн үг байгаа. Төрснөөс хойш 1000 хоног гэдэг ном бас байдаг. Юу гэсэн үг гэхээр хүүхэд төрснөөс хойш 1000 хоног гэхээр чинь 3 жил гэсэн үг. Тэр үед юу харж байна, юу сонсож байна, ямар орчинд өсөж байна гэдэг нь тэр хүүхдийн бүхэл амьдралын хүмүүжлийг тэр үедээ суралцдаг гэсэн үгч байдаг. Хинч гэсэн хамгийн дотн 5 найзынхаа мөнгөн орлогыг дунжлахад өөрийнх нь орлоготой тун ойрхон дүүж очин гэсэн эдийн засгийн онол бий. Та эргэн тойрондоо юу хүрээлүүлсэн цаг тэр зүйлээрээ та гэдэг хүн бий болно гэсэн үг байгаа. Англи хэл сурж байгаа хүмүүс нэг ийм жишээ байдаг да. Та хэрвээ англи хэлийг үнэхээр сурмаар байгаа бол англи хэлтэй найзтай найзал гэсэн үг. Англи хэл мэддэггүй найзаасаа олд гэсэн тийм зөвлөж байгаа. Тэр хэмжээндээ үнэхээр сурмаар байгаа бол тэр зүйлдээ орох хэрэгтэй гэсэн үг байгаа. Энэ ишлэлээр юу тарин түүнийгээ хураана гэдэг нь өнөөдөр та яг юу тарин маргааш дараа жил 10 жилийн дараа тэргээ хураана гэсэн үг байгаа. За бүүнөрөө Photoshop-ийн хичээлийг үзэж байгаа. Тийм учраас та өнөөдөр Photoshop-тай холбогдолтой, дизайнтай холбогдолтой юу сурна? Маргааш нөгөөдөр эсвэл дараа жил ч юм уу тэр зүйл нь танд эргэж санаанд ороод тэр зүйлээр дамжуулаад та өөрөө Photoshop-ийн эсвэл дизайнтай холбогдолтой ямар нэгэн зүйлийг хийнэ гэсэн үг байгаа. Тийм учраас эргэн тойрондоо бас өдөр болгон үзэж байгаа зүйлдээ дизайнтай холбогдолтой зүйлсийг заавал үзээд яваасаа гэж хүсэж байна. За тэгвэл өнөөдрийн хичээлдээ хамтдаа орцгоё. Кажа. За тэгвэл хамтдаа хичээлдээ орцгоё. Миний энэ үзүүлэгч байгаа файл болохоор Google Drive-ийн линкийг description хэсэгт нь үлдээч болно. Учраас файлаа татаад эхний удаадаа болохоор нэг бүгдийн дуустал нь үзчихэд дараа нь болохоор файлаа нээж байгаа давхар ингээд дэлгээ үзэнгээ өөрсдөөс оролдоод зурвал ил үр дүнтэй юм болоо гэж бодож байна. Өмнө нь хэлсэнчлэн энэ төлөвлөд маань зарим нь бараг хэрэглэгдэхгүй ч байж магадгүй. Гэхдээ сайн бичлэгийн интро хэсгээр хэлсэнчлэн нэг удаа ингээд үзчих юм бол дараа нь ой санамд байгаа учраас гарч ирээд нэг түрүү нэг ийм төлөв үзсэнтэй тэрийг дахиж санаад тэгээд тэрийг ашиглах боломжтой гэсэн үг байгаа. Огт үзээгүй меморинд нь байхгүй бол санаанд ч орохгүй ашиглахдаггүй гэсэн үг байгаа. Гэтэ ямар тааж өнөөдөр энэ төлөвүүдийг үздэцгээ яам. Зарим миний хувьд зарим юм бараг ашигладаггүй төлөвүүд байгаа. Гэтэ ямар тааж Photoshop дээр ийм төлөв байгаа учраас хамтаа сураад нэг авчээ дээ. За окей тэгвэл бэлдсэн файл руугаа очицгоё. Окей. За Photoshop файлаа татсны дараа ийм 7 төрлийн artboard-ыг нээсэн байгаа. За бүгднгийнхээ энэ Photoshop-ийн харагдаж байгаа хэсэг нь болохоор яг миний шиг харагдахгүй байх боломжтой. Тэр нь болохоор харах юм бол Windows хэсэг рүү очих юм бол энэ чинь бүх одоо энэ дээр харагдаж байгаа хэсгүүд байгаа. Layer, одоо paragraph, character, color гэдэг. За тэгээд workspace-ийг хэрхэн хадгалах талаар за минийх шиг яг харагдахыг хийхийг хүсэж байгаа бол бүгдээрээ workspace гэсэн хичээл байгаа. Тэрийг үзээд тэгээд өөрийнхөө харагдаж байгаа энэ зүйл Photoshop-ийн хэсгийг болохоор яг минийх шиг дөрөөр ялгаад хийх боломжтой байгаа. За хамгийн ихний зүйл болохоор mark tool байгаа. За бүгдээрээ edge үсэг дарах юм бол shortcut-ыг ингээд миний юу дарж байгаа нь доор нь харагдаж байгаа. За тийм учраас энийг харахад болно. За V буюу move tool байгаа шүү дээ. Move tool-ын дээр очсны дараа edge үсэг дарах юм бол hand tool шүү дээ. Хөдөлгөж болно. За энэ хамгийн ихний mark tool руу очоод Z үсэг дараад хажуу дэшегээ татах юм бол зүүмэлж байгаа. За ингэж очиж болохоор байгаа шүү. За бүгдээрээ энэ mark tool гэдэг artboard-ыг нээсний дараа энэ чинь зурган дээр нь дараарай. За харах юм бол mark tool нь нугаа вэ гэх юм бол энэ чинь байгаа. Select tool-ийг яг хажууд байгаа. Mouse хоёроо дарах юм бол хамгийн ихнийх нь mark tool гэдэг бүгдээр mark key гэж. За тэгээд хамгийн ихнийх дээр нь rectangle mark tool байгаа. Shortcut нь болохоор M үсэг дарах юм бол байгаа. За энэ tool-ыг яаж ашигладаг вэ гэхээр за бүгдээр энэ чинь байгаа select M үсгээ дарсны дараа за энэ цаасыг өнөөрөө дөрвөлжинээр rectangle үе дөрвөлжинээр аваад яаж ашигладаг вэ? Энэ бол ингээд select хийгээд ирнэ хвчлэн ашиглагддаг. За энэ select хийсныхаа дараа view үсэг буюу move tool руу очсны дараа энэ хэсгийг ингээд зөөвөрлөж болно. За хэрвээ зөөвөрлөж болохгүй байгаа бол бүгдээр энэ чинь байгаа нөгөө түгжээгийн ч юм уу эсвэл smart object-ийг нь алга болгож байгаа зөөвөрлөх боломжтой байгаа. Энэ rectangle tool-ийн энэ чинь байгаа pager нь танарах тиг байгаа. За энийг нэг 50 болгож жагаад за select tool-ээрээ дахиад select хийх юм бол харах юм бол жоохон rectangle маань ингээд жоохон өнцг нь болохоор юм болчихж байгаа. За тэгээд V-гээ дараа move tool болох юм бол за бүгнээр харж байна уу? Сайн болохоор rectangle
зүгээр тэг дээр байхдаа болохоор шууд зөөж ирсэн шүү дээ. Энэ болохоор пудровки буюу зөөлхнөр хажууд нь байгаа нэг хур зөнзөөр шууд авахгүйгээр зөөлхнөр ингээд зөөвөрлөж болж байгааг харж болж байна. За Ctrl Z руу буцаад за Ctrl D дарах юм бол select маань алга болох байгаа. За дараа нь болохоор ellipse marquee tool. Энэ болохоор зүгээр дугуй хэлбэрээр л сайн нэг шиг selectlэн гэсэн үг байгаа. За shift-ийг дарах юм бол одоо тэгш өнцгттэйгээр дугуй маань яг бий болно гэсэн үг байгаа. За энэ аяган дээр очиод мөнөөрөө shift-ээ дараад за нэг тип зааж өгье гэх юм бол за ингэж байгаа яг дугуй болохгүй байгаа шүү дээ. За одоо дахиад энэ яг аягыг авъя гээл. Тэг ингээ байрлалаа ингээд яг олохгүй байгаас энэ үед болохоор shift-ээ дарангаа space дарах юм бол ингээ зөөрлөж болдог байгаа. За тэгээ space дараад за зөөрлөөд за тэгээ V-ийг дарах юм бол ингээ зөөрлөж болдог байгаа. За энэ single row бас single column-гийн бүгдээр үзье. За single row нь болохоор яадаг вэ гэхээр зүгээр нэг пикселээр тасдах боломжтой гэсэн үг. Тэгээ нэг пикселээр харин single column нь болохоор босоогоор нэг пикселээр л selectlэх боломжтой гэсэн үг. За энэ хоёрыг баг би ашиглаж үзээгүй. Гэхдээ ямар ч тач бүгдээр мэдээд авчих юм бол хэрэгтэй хаа гэж бодож байна. За бүгдээр Ctrl D дараа select-ийг арилгасны дараа за Mark Tool-ийнхаа artboard-ыг хаагаад за одоо дараагийн tool болохоор Lasso tool байгаа. За ийшээ Lasso tool руу artboard-ыг дарсны дараа image-ийг сонгоод за бөөнөрөө жоо хажууд ишээ болоод за жоо татчих. За энэ ямар tool вэ гэхээр за энд харагдаж байгаа. Mouse хоёроо дарах юм бол Lasso tool гэж байгаа. Shortcut нь болохоор L үсгийг дарах юм бол гарчих байгаа. За энэ нь ямар tool вэ гэхээр мөн ялгаагүй select toolтэй жоон төстэй. За одоо энэ хэсгийг болохоор ингээд маузаар болохоор жоохон гоё зурагдахгүй байгаа. За мөн ялгаагүй ингээд selectэлж байгаа гэсэн үг. Өмнөх шигээ V үеийн move tool-ыг сонгосон бол бас ингээд зөөвөрж болно гэсэн үг байгаа. Энэ нь бол select сайн өмнө сурсан нь болохоор энэ rectangle mark tool болохоор ellipse rectangle болохоор нэг дөрвөлжнээр нэг дугуйгаар авч үлж ирсэн шүү дээ. Яг тэрэн шиг энэ lasso tool болохоор өөрөө ингэ зурж selectlэх боломжтой гэсэн үг байна. Ямар нэг юмныг тасдах. За энийг болохоор selectlсны дараа edit хэсэг рүү очих юм бол энэ ч нэ peel гэж байгаа. Peel гэдгийг сонгох юм бол энэ хэсгийг одоо background color эсвэл ямар нэгэн батерийн ч юм уу одоо background color-ыг бөөнөрөө ингээ өгж болно. Эсвэл энэчнээс ингээ өнгө сонгож болно. За color гэдгийг сонгосны дараа за энэ өнгөийг сонгох юм бол окей гэх юм бол яг миний сайн сонгосон хэсэг маань ингээд өнгөөр болж байгаа гэсэн үг. Иймэрхүү байдлаар ашигладаг байгаа. Last tool дотор болохоор polygonal за нэршлүүдийг заавал шийдлэх шаардлагагүй ямар tool вэ гэдгийг л мэдгэд болно. За бүгдээрээ Ctrl Z гэдэг ухраад Ctrl D гэж select-ээ ялгуулсны дараа энэ төлийг сонгох юм бол энэ ямар төлөв гэхээр select-лэхтэй за бүгдээр ингээд дараад үзээрэй. Яг ингээд тэгш шугамтай ингээд select-лдэг гэсэн. Хурдан select-лмээр үйл хараа ингээд дараад за гадагшаа ингээд дарсан ч болно. За ингээд хамгийн дарсан хэсэг дээр очих юм бол ингээд select маань дүүрдэг байгаа. За ингээд дараад select-лэх гэсэн. Ингээд дарж агаад хамгийн дарсан эхний хэсэг дээрээ очиод нийлүүлэх хэрэгтэй. За тэгэх юм бол select маань болж байгаа гэсэн. Энэ нь болохоор бас их хэрэглэгддэг байгаа шүү. За Ctrl D дараад дараагийн tool нь болохоор mouse хоёроо дарах юм бол энэ magnetic lasso tool байгаа. За magnetic lasso tool-ийг болохоор их хэрэглэдэг байгаа. За энэ нь ямар tool вэ гэхээр энэ дээр нь болохоор харах юм бол тохиргоонууд бас байгаа. Энэ тохиргоонуудыг нь өөрчилж аваад хэрэгжиж болно. За default-оор хэрэглэнэ гэх юм бол image хэсгээ сонгосны дараа за нэг дараад тэг ингээ хөдлөх юм бол өөрөө ингээ магнит буюу нөгөө соронзлогдоод одоо яг автоматар болохоор энэ гол одоо зүйлийг ингээ selectэлдэг байгаа. За энийг бас олон зүйл дээр ашиглаж болох байгаа. За ингээд яг дарсан хэсгийнхаа хамгийн ихний хэсэг рүү н очих юм болвол selectlэх юм бол за ингэж select хийж байна. Тэр эндээс харах юм бол одоо энэ чинь ингэж илүү гарсан хэсэг байгаа шүү дээ. Тэгэхээр энийг selectlэхийн тулд болохоор за нөгөө last tool руугаа очоод за бүгдээрээ alt command 2-ыг shift бас alt 2-ыг санаж байгаараа shift дарах юм бол ингээд нэмдэг гэсэн үг байна. Ингээд select-ийг нэмдэг гэсэн үг байна. Харин alt дарах юм бол хасаг болж байгаас бүгдээр icon-ыг харах хасаг болно гэдэг нь энэ хэсгийг болохоор нэмж ингээд хасах боломжтой гэсэн үг байна. Их юм бол хасагдана. За хэрвээ ингэж зурж байгаа энэ хэсгийг болохоор одоо нэмэх хэрэгтэй биш үү? Тэгвэл shift-ээр дарлаа.
Тийм. Ингээд селектлдэг гэсэн үг байгаа. За тэгээд энэ селектлэгтэй болохоор нөгөө shift alt 2-ыг болохоор мөн ялгаагүй энэ селектүүд гэсэн бүгд болно. Shift-ээ дарах юм бол нэмнэ. Энэ хэсгийг бас нэмж селектлж байгаа гэсэн үг. За энэ полигоныг ч гэсэн сонгож болно. Shift-ээ дарлаа хамгийн ихний хэсэг дээр очлоо. Ингэж нэмж болно. За энийг санаараа shift дарах юм бол нэмж болно. За alt дарах юм бол за MacBook хийдэг хүмүүс маань option гэсэн үг байгаа. Option-ыг дарах юм бол ингээ хасаж болно. Control D-гээ select-гээ deselect болоод за энэ дээрээс харах юм бол энэ байна л да. Харах юм бол select гэж байгуул. Select хөлн дээр deselect нь Control D гэсэн командтай байгаа. За энэ shortcut-уудыг нь харж болох байгаа. За дараагийн төлөв болохоор object select tool байгаа. За бүгдээрээ last tool-ыг хаагаад object select tool руу очиод зургийг нь сонгоод өгөөрэй. За тэгээ хажуу тишээ шилжээд бас Z үсэг дараад zoom хийж бодно. За энэ tool маань хаана байгаа вэ гэхээр энэ чинь байна. Бүгдээрээ mouse хоёроо дарах юм бол нэгдэж байгаа. За энэ object select tool гэж байгаа. За энэ object select tool болохоор ер нь 2021 юм уу 22 онд яг сүүлд гарч ирсэн tool байгаа. За дараа нь quick selection tool, magic wand tool гэж байгаа. За хамгийн ихэнд нь object select tool-ыг сонгоод за object select tool-ыг сонгосны дараа зураг сонгосны дараа энэ нэг ингээд ягаанаар ингээд гарч ирээд байгаа шүү дээ. Энэ нь болохоор за ингээд нэг ягаараад байна шүү дээ. Энэ ягаараад selectlээд байгаа энийг болиулахын тулд энэ object builder гэдгийг дарчих юм бол алга болчихно. За энэ цэцгийг автоматар сонголоо, автоматар select хийн. За shift дараад дахиад сонголоо. Энэ цэцгийг сонгочих байна. Яг хоёр нь төгс гоё selectlэхгүй ч гэсэн энэ object select tool маань болохоор бас олон тал дээр ингэж хэрэглэдэг байгаа. Автоматар ингэ selectlдэг. За яг ингэ илүү гарцсан зүйл байгаа бол бөөнөрөө өнөөдөр сурсан last tool-ээр shift-ээ дарж агаад ингэж нэмээд selectlж болно гэсэн үг байгаа. За дараагийн төлөв нь хамгийн их хэрэглэгддэг төлөв байгаа. Энэ нь болохоор харах юм бол quick selection төлөв байгаа. За Ctrl D-гээ select айлгасны дараа за зураг сонгосны дараа за энэ зургийг цэцгийг болохоор дарах юм бол ингэ selectlж байгаа. Ингээд дараад ингээ хөдлөх юм бол selectlэн. За shift-ээ дараад энийг ингээ дарах юм бол мөн ялгаагүй ингээ selectlэн гэсэн үг байгаа. За энэ keyboard нь энэ shortcut юу гэдэг юм бол нэрийг мэдгүй. За миний shortcut-ыг харж байгаа. За энийг дарах юм бол бас ингээ томруулж size-ийг жижигрүүлж болно. Mouse хоёроо дарах юм бол size-ийг нь болохоор жижигрүүлж томруулж боломжтой байгаа. Мөн ялгаагүй alt юм уу эсвэл shift-ээр дарах юм бол нэмж хасдаг байгаа. За alt дарах юм бол option гэсэн үг шүү дээ. За ингээ хасаж болж байгаа select. За ийм зүйл байгаа. Дараагийн төлөв болохоор за Ctrl D select deselect болгосны дараа mouse хоёроо дарах юм бол magic wand tool байгаа. Эднэр болохоор бүгд shortcut нь W байгаа бүгдээр анзаарч байгаа. За энэ tool болохоор ямар tool вэ гэхээр за энэ чинь харагдаж байгаа тооны дагуу одоо ижилхэн өнгөтэй ижилхэн төрлийн зүйлсүүдийг автоматар select хийдэг гэсэн үг байгаа. За өнөөрөө зураг сонгосны дараа энэ цэцгийг дарах юм бол энэ хэсгийн өнгө ингээ select хийж байгааг харж байгаа. За нэг юм бүхэл өнгө үйдэл шүү дээ. Энэ өнгийг дарах юм бол бас ингээ бүгднгийн select хийдэг байгаа. За тэгээд одоо зураг мурыг янзаалгах ч юм уу иймэрхүү ижилхэн өнгөтэй зүйлсүүдийг бас ашиглаж болно гэсэн үг. За одоо цагаан өнгө ч юм уу шар өнгийг бүгднгийн устгахмаар байл шүү дээ. Тэгэх юм бол энэ magic tool-ыг сонгосны дараа сонголоо delete гэх юм бол устгах боломжтой гэсэн үг байгаа. Object select tool-ийг болохоор artboard-ыг хаасны дараа дараагийн сурах tool маань slice tool байгаа. За artboard-ыг нээсний дараа хажуу талын slice tool гэх нэртэй хэсэг рүү очихд болно. За энэ нь болохоор хаана байгаа гэхээр ер нь бол ингээд тасдах, crop-лох tool байхгүй өнөөрөө утсан дээр ч гэсэн нөгөө crop-лтэй шүү дээ. Яг тэрний шиг tool байгаа. За энэ mouse хоёроо дарах юм бол crop tool тэгээд perspective crop tool, slide tool, slide select tool гэдэг энэ tool-ууд байгаа. За хамгийн ихний crop tool-ыг сонгосны дараа crop tool маань болохоор энэ чинь artboard биш. За зураг сонгосон үед болохоор crop-лж болдог байгаа. Бүгдээрээ Ctrl O үсэг дарах юм бол за нэг шинээр нэг зураг оруулаад ирье. За ямар ч хамаагүй зураг бөөнөрөө оруулаад ирье. За оруулаад ирсний дараа crop tool-ыг сонгосны дараа энэ чинь ингээд ингээ харагдаж байгаа. Энэ crop-лж болохоор автоматар. За тэгээ энэ чинь болохоор дээр нь ингээ size-ууд бас ингээ байгаа. Size-уудаараа бас crop-лж болно. За тэгээд одоо crop-лж дуусныхаа дараа энэ хоосон газар маус нэгээ дарах юм уу эсвэл crop-лсныхоо
дараа enter дарах юм бол crop болж болно. За мөн ялгаагүй өмнө сурсанчлан rectangle marquee төлөвийг сонгосны дараа за энэ хэсгийг selectlээд crop дарах юм бол яг энэ автоматар энэ хэсэг миний selectlсэн хэсэг crop болчихж байгаа. Тэгээ enter дарах юм уу эсвэл хоосон газар дарах юм бол энэ хэсгийг кроплж байгааг харж болж байна. Дараагийн төлөв болохоор маус хоёроо дарах юм бол slice төлөв байгаа. Shortcut бүгдээрээ C байгааг харж байгаа бах. За C дарсны дараа энэ болохоор ямар төлөв вэ гэхээр энэ хэсгийнхаа artboard-ийг сонгосны дараа за ингээд өөрөөсөө snap буюу ингээд соронслогдсон байгаа. За энэ хэсгийг тусад нь сонгоод за энэ зургийг тусад нь сонгоод за энэ зургийг тусад нь select-ийг сонгоод за доор нь байгааг болохоор бас тусад нь select. За энэ ямар учиртай гэхээр тусад нь имиж болгож хадгаж болдог гэсэн үг. За бүүнээр энэ чинээсээ control бүгдээр энэ чинээсээ file хэсэг рүү очих юм бол export руу очоод export save for web гэдэг хэсгийг сонгож өгнө. За үүний дараа болохоор энэ саяны сурсан төлөв байгаас за энийг харах юм бол ингээд саяны файлууд маань байгаа. За энэ чинээс болохоор сонгогдсон байгаас энэ төлөвийгээ сонгосны дараа shift үсэг дараад энэ зургийг selectlсны дараа save за мөнөөрөө за document хэсэг дээр ингээд зургаар хадгаж болно. За тэгэх юм бол document хэсэг рүү за очих юм бол ингээд folder-оор ингээд хадгалагдчихдаг байгаа. Энэ folder руу орох юм бол сайн selectlсэн хэсгүүд маань яг тусдаа ингээд image болоод хадгалагдсан байгаа харж болно. За тэгвэл Ctrl D дарсны дараа дараагийн төлөвлөлөө сурцгаая. За тэр нь болохоор хаяг хажууд нь байрлаж байгаа frame төлөв байгаа. За бүгдээрээ Ctrl Ö үсэг дараад дахин нэг зураг оруулж ирье. За зураг оруулж ирсний дараа энэ frame төлөө сонгосны дараа энэ чинь дугуй бас юм дөрвөлжин байгаа. За дугуйг сонгосны дараа shift ч юм уу ингэ тарж байгаа сонгоё. За энэ ингэжснийхаа дараа яадаг вэ гэхээр энэ чиний ямар ч хамаагүй нэг зураг оруулж ирж болно. За саяны зургуудаас оруулаад ирье. За энэ зургийг болохоор жирээд оруулаад ирэх юм бол за Ctrl T үсэг дараад за том жижигийг ингээд тааруулах юм бол яасан бэ? Саяныг миний frame болгосон дугуй ellipse дүрсэнд болохоор сайн миний оруулж ирсэн зураг энэ чинь ингээд орцсон байгаа бүгдээр харж байгаас. За энэ бол ингэж л ашиглагддаг гэсэн үг байгаа. За миний хувьд бас энэ төлөвийг бараг ашигладаггүй гэж хэлж болно. За гэхдээ ямар ч тач мэдээд авчих юм бол дараа нь таагүй бас хэрэглэгдэж магадгүй баха. Энэ дөрвөлжин нь болохоор frame төлөвийн дөрвөлжин нь болохоор яг ижлэхэн зарчимтай. За Ctrl B тэгээ don't save гэж болгосны дараа за дараагийн төлөв рүү хонсорцгаая. За энэ artboard-ыг Ctrl D-гээ select арилгасны дараа slide төлөвийг artboard-ыг хаагаад за e-drop tool гэж байгаа. За энэ нээсний дараа зургал дээр нь дараад тэгээ хажуу дэшээ шилжиж болно. За энэ одоо сурах гэж байгаа төлөв маань хаана вэ гэхээр энэ вэ? Spotlight төлөв байгаа. Одоо юу гэж үгээрээ одоо маш олон төрөл байгаас харах юм бол e-dropper tool, 3D material за энэ тэгээд амар олон нэршилтэй ингэ төлөвд байгаа. За ямар тач бөөнөр ямар төлөвийг яаж ашиглагддаг гэдгийг ямар тач шууд хурднаар ингэ сураад явъя. За энэ хамгийн ихний төлөв нь болохоор маш их бас ашиглагддаг байгаа. Бусдыг нь болохоор би бас нэг их ашигладаггүй. За энэ shortcut-ны болохоор за move төлөн дээр очсон байх үед I дарах юм бол spotlight буюу ийм icon гарч иж байгааг бүгдээр харж байгаа. За ингэснийхаа дараа өнгийг нь шууд сорох боломжтой гэсэн үг. За одоо энэ цэнхэр өнгийг дарах юм бол харж байгаас энэ цэнхэр өнг гарч байгаа гэсэн үг. За шар өнг яг ямар өнгөтэй байгаагийг нь шууд одоо хуулж авах боломжтой гэсэн үг. Бүгдээрээ ингээд татах юм бол пиксел ингээ харагдаж байгаас энэ ингээ пиксел болгоноор нь энэ бол пикселийг нь болохоор өнгийг нь хуулж байгаа гэсэн үг байгаа. Тэгээ бүр нарийн аммаар бүгдээрээ ингээ татчихжагаад томруулж агаад ингээ өнгийг нь хуулах боломжтой. Энэ болохоор маус хоёроо дарсны дараа ruler төлөв шугам байгаа. За энэ нь болохоор эндээс дараад энэ хүртэл одоо хэр одоо урттай. За эндээс энэ хүртэл хэр урттай гэдгийг нь хэмжиж байгаа. Харах юм бол info төлөв дээр болохоор
ямар төвөл нь гарч иж байгааг харж байгаа. Ямар хэмжээтэй байгаа нь гарч иж байгаа. За shift дарах юм бол юм тэгш хэмтэйгээр хөдөлдөг байгаа. За дараагийн төлөв нь болохоор маус 2-оо дараад нөт төлөв байгаа. За энэ болохоор бас ашиглагдаж болно. За жишээ нь энэ загварыг хийчээ дараагийн хүндээ одоо өгөхөөр байж шүү дээ. Тэгэх юм бол энэ чинь нэг маус 2-оо дарах юм бол энэ чинь нөтс хэсэг гарч ирнэ. За тэгэх юм энэ чинь ингэж болно. За энийг засаад өгөөрэй. За дахиад дарж болно. Энэ чинь өнгийг нь солих гэдэг ч юм уу иймэрхүүгээр. За тэгээд энэ файлыг ингээд шилжүүлэх юм бол дараа нөгөө хүнд нь иймэрхүү нөтөл ингээд харагдана гэсэн үг. За тэгээд нөгөө хүнд чинь энэ юу юм болоо гэдэг дээр нь очиод дарах юм бол энийг за select төлөндөө дарсны дараа за ингээд дээр нь дарах юм бол харж байгаас энийг засаад өгөөрэй. Тэгэхээр дээр нь дарах юм бол өнгийг нь сольж гэж. За ингэж нөт хэлбэрээр энэ загвар дээрээ үлдээн. Гэтэ зургаар хадгалах юм бол энэ айкон харагдахгүй гэсэн үг ба. За дараагийн төлөв нь болохоор энэ count tool гэдэг. За энэ нөтсөө болохоор бөөнөрөө нөтсөө сонгоцсны дараа энэ чинь clear all гэх юм бол энэ нөтөө бүгдийг ингээ устгаж болох байгаа. За дараагийн төлөв нь болохоор count tool байгаа. За энэ нь болохоор зүгээр номерж өгдөг гэсэн үг. Одоо энэ 1 2 энэ дараа нь шүү гэдэг ч юм уу гэж тоо өгдөг гэсэн байгаа. Мөн ялгаагүй устгаж болох байгаа. Тэгээ зурган дээр болохоор энэ харагдахгүй. Clear гэдгийг дарах юм бол устдаг байгаа шүү. За энэ төлөв рүү очсны дараа энэ blur төлөв байгаа. За энэ blur нь ямар учиртай вэ гэхээр за зураг сонгосны дараа энэ пиксел гарч ирнэ. За бүгд тэр жоохон томруулсны дараа за ингээд маус 2-оо дарах юм size гэж байгаа. Size-ыг ингээд шууд томруулж болно. За тэгээ энэ нь болохоор жоохон ингэж бүлүрдэж өгдөг гэсэн үг. За энэ хэсгийг гэх юм бол за бүүнөр анзарч байна уу? Ямар ч нэг жоохон бүлүрдэж өгч байгаа. За дээр байгаа энэ тоогийг энэ жоохон хэсгэх юм бол илүү сайн бүлүрдэж өгнө. Харж аваад. За маус 2-оо дарсны дараа Sharpen tool. За энэ ямар учиртай вэ гэхээр за өнөөрөө за миний болохоор монгол хэлэн дээр болцохоор шорткат нь ажиллахаа болчихдөг байгаа. За ингээд дарах юм бол за илүү ингээд тод болгож харуулж өгдөг байгаа. За гэхдээ илүү их ашиглах юм бол ингээд noise буюу ингээд жоохон илүү гарч ирэх талтай. Тийм учраас тохиромжтой хэрэглэлвэл бас гоё tool байгаа. За mouse 2-оо дараад smoothie tool байгаа. Энэ нь ямар tool вэ гэхээр 6 сонгосны дараа энэ brush байгаа. Brush mouse 2 дээр дараад brush болохоор за generate brush-ийн за энэ soft round-ыг сонгоод за энэ brush-ыг сонгосны дараа зингээ smooth ингэж байгаа ингэж ийм маягаар ашиглаж болно гэсэн. За энэ strange гэдгийг жоохон багасгах юм бол багаар хөдөлдөг байгаа. За иймэрхүү ингэж ашигладаг төлөвлөд байгаа. За ямарс мэдээд авчих юм бол дараа нь ашиглагдах байхаа гэж бодож байна. Бүгдээрээ энэ output-ыг хаасны дараа дараагийн төлөв нь dodge tool байгаа. За нээсний дараа зургийг сонгоод за зураг руугаа шилжиж. За тэр нь болохоор хаана байгаа вэ гэхээр яг хажууд нь байгаа. Энэ нэг томруулах шил шиг dodge tool бас burn tool sponge tool гэх байгаа. За энэ tool болохоор ямар tool вэ гэхээр за энэ зургийг сонгосны дараа энэ чинь харанхуй хэсэг, гэрэлтэй хэсэг гэж байгаа ус. За энэ болохоор илүү энэ гэрэлтэй хэсгийг нь илүү ингээд тод гэрэлтүүлж өгдөг байгаа. За энэ харах юм бол энэ чинь төлөвүүдийн бүгдээрээ нэг оролдоод үзээрэй. За хоёр дахь төлөв нь болохоор burn tool нь болохоор илүү жоохон одоо харанхуй хэсгийг нь илүү жоохон харанхуй болгож өгдөг гэсэн үг. За мөн ялгаагүй brush tool шиг том жижигийг энэ keyboard shortcut-аар болгож болно. Юу вэ? Бараг нэг цэрэг болчихж байгаа юм шүү дээ. Айрмын зэрэг нүрэ боддог шиг. За mouse 2-оо дараад sponge tool нь болохоор яадаг вэ гэхээр бүгдээр ингэ ашиглаж үзээрэй. Жохон ингэ юу лээ? Shadow тэрийг ингээд бүр буулгаж өгдөг гэсэн. За энэ нь бол зураг ингээд засварлахад маш их хэрэглэгддэг байгаа. Гэтэ миний хувьд болохоор нэг их ашигладаггүй байгаа. Уртаж маш их төлөвлөлт сурлаа шүү дээ. Ямарч эдгэр төлөвлөлүүд маань болохоор зарим нь 5 хүнд байнга ашиглагдаж болно, зарим нь огт ашиглахдаггүй байсан ч
За ямар ч тач миний эхэнд хэлсэнчлэн нэг удаадаа ингээд сурах хэрэгтэй гэж хэлсэн. Тийм учраас ямар ч тач иймэрхүү төгөл байгаа шүү гэдгийг бүгдээрээ мэдээд аваараа. Энд чинь Photoshop шүү дээ, тий? Photoshop. Тэрс фото бүх зүйлийг янзлах боломжтой төлөвлөд ямар ч тач бүгд байрладаг байгаа шүү. Окей, баярлалаа. За өнөөдрийн хичээлдээ дуустал хамт байсан та бүхэнд маш их баярлалаа. За өнөөдөр Photoshop байгаа маш олон төлөвийг та бүхэнд зааж өглөө. За ямар ч тач нэг удаадаа та бүхэн сурчих юм бол дараа нь хэрэглэгдэхгүй ч гэсэн ийм төлөв байдаг та гэд хайгаад энэ бичлэгийг олж үздэг юм уу? Эсвэл тэр төлөвийг дахиж санаад ашиглах боломжтой байгаа. Огт үзэхгүй бол санаанд ч орохгүй. Тийм учраас таныг тархич удирдахгүй гэсэн үг шүү дээ. Тийм учраас заавал нэг төлөв энэ төлөвүүдийг нэг удаадаа үзсэн, сурцсан дээр гэсэн үг байгаа. Зарим төлөвүүд нь болохоор миний хувьд маш их хэрэглэгддэг төлөв байгаа. Зарим нь огт хэрэглэгддэг төлж гэсэн байгаа. За Photoshop-ийн хичээлээ өнөөдөр хүртэл хамт байгаад үзсэнд маш их баярлалаа. Тэгвэл хамтдаа дараагийн хичээлээр уулзцгаая. Баяртай.